Тэгвэл өнөөдөр 17 цагийн орчимд улсын хурлын дарга амар уйсгалан өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгч төрийг гацаанаас гаргая гэж мэдгдлээ. За улсын хурлын дарга Дашцэвгийн амар уйсгалан миний бие өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан төрийн ажлыг гацаагүй үндсэн хуулийн хямралд оруулахгүй тулд хувийн шийдвэрийг гаргаж өргөдлөө улсын хурлд өглөө. Улсын хурлд өгсөн өргөдлийг маань улсын хурлын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэж өнөөдрийн төрийн байгуулалтын байнгын хороо болон өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлцэх асуудлын тов дараалд оруулсан байгаа. За ингээд сая төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж миний хүсэлтийг хэлэлцэж гишүүдэд тавьсан хүсэлтийн дагуу 100% саналаар дэмжиж өглөө. За улс төр гэдэг зүйл бол мэдээж олон талтай, олон агуулгатай, олон өрсөлдөөн тэмцэл дундуур явж байдаг. Гэтэ улс төр бол нэг өдөр хаалгаагдах, нөгөө өдөр хаалга нээгдэх гэдэг ойлголтоос илүүтэйгээр илүү цэвэр, тунгалаг, ариун байх ёстой. Илүү шударга байх ёстой. Монголынхаа ард түмний төлөө, Монгол улсынхаа хөгжил цэцгэлтийн төлөө зорилгоо тавьж ажилдаг байх ёстой гэсэн ийм байр суурийг бас миний хувьд одоо гаргаж өнөөдрийнхөө өргөдлийг өгч байгаамаа. За би ингээ хувийн зүгээс бэлдсэн мэдээлэл та бүхэндээ уншиж танилцуулъя. Дараад нь та бүхэн мань чөлөөтэй асуулт асууж хариултах болно гэдгийг хэлье. За эрхчлөөд харьцсан Монгол улсын ард иргэдээ ард түмний төлөөлөх эрх олсон Монгол улсын их хурлын эрхэм гишүүдээ энэ туран цугласан дөрөв дэх засаглалын төлөөлөл хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олон та бүхэндээ анхаарал хандуулахыг хүсье. Өнөөдөр Монгол улс эрхчлөөд ардчилсан засаглалтай байх уу? Эсвэл хэсэг бүлэг хүмүүс төрийн эрх мэдлийн механизмыг ашиглаж парламентыг барьцаалж хүч хэрэглэн дарангуйлалд шилжих үү гэдэг салаа замын уулзуур дээр бодтой ирээд байна. Энэ эрсдлийг тооцож миний бие үндсэн хуулиндаа олон намын тогтолцоо бүхий 126 гишүүнтэй парламентын холимог тогтолцоог санаачилж улс төрийн намуудтай зөвшөлдсөн батлуулж хэрэгжүүлж эхэлсэн билээ. Миний бие хүн биш хууль засгалдаг төр засагтай байхын төлөө улс төрийн намууд нэг хүний өмч биш хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө парламентын засаглалаа төгөлдржүүлэн ардчлал эрхчлөөгөө хамгаалахын төлөө Монгол ардын намын даргад өрсөлдсөнийг та бүхэн мэдэж байгаа. Ингэхдээ ямар том эрх ашгийг сөрж эр зориг гаргаж энэхүү шийдвэр гаргасныг сүүлийн хэдэн хоногт өрнөж үйл явдлууд нотолж байгаа хаа. Энэ бүхний цаана парламентын засаглал төрийн институцийг докторгүй болгох, ард түмний итгэлийг сулруулж, ардчлалыг үгүй хийж, дарангуйлын хар сүүдэр бий болгох зорилготой байгаа гэдг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Харин Монгол ардын намын даргын өрсөлдөөнд ялагдсан ерөнхий сайд Зандан Шатар болон зарим нөхөд маань эхлээд намын дүрм баг хурлын гишүүдийнхээ дийлэнх олонхын гаргасан шийдвэрийг үгүйсгэж одоо бүр ирээ цэргүүгээр улсын их хурлын тухай хуулийг зөрчхийн зэрэгцээ. Гадаадын нэр бүхий хэвлэлд ор үндэслэхүүн мэдээллийг төлбөр төлөн байршуулж түүнээс их сурвалж болгож гүтгэн харлуулснаа ерөнхий сайд Зандан Шатар төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өөрийн биеэр нотолсон. Тэдний захим орчинд хийж байгаа гүтгэлэг нь төр засагт ажиллаж байгаа хэнийгч итгэж дэмжих боломжгүй болтол хараар будаж Монгол улсын тусгаар тогтнол алдагдах аюул нүрдэж байна. Энэ аюул засаглалын хямралд хүргэх хүртлээр нэгэн түндэрч засгийн газар нь парламентынхаа дээр гарч байгаа хууль бус явдал болж байна. Бидний зорж тэмүүлж бүтээж ирсэн ардчилсан парламентын засаглал цөөн хүний эрх ашигын явцуу үйлдэлүүдээс болж сорилтод орох хүртлээр хэврэг болсон байна. Иймээс энэ үед надад албан тушаалтай зууралтан суух эрх ёс зүй алга байна. Намайг улсын хурлын дарган албан тушаалтай байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр ирлээ. Өнөөдрийг хүртэл хийсэн хэрэг шалгуулсан асуудал надад байхгүй. Яг энэ цаг үед би бүрэн итгэлтэйгээр улсын их хурлын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтэд гаргаж өнөөдөр улсын их хурлд албан ёсоор мэдэгдэж байна. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж нэр төрөө сэргэх болно гэдгийг бас энэ ташрамд хэлье.